За сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За хямдрал огт зарлахгүйгээр яаж борлуулалтаа тогтвортой өсгөх вэ гэсэн асуултанд хариулж өнөөдөр энэ сэдвээр ярилцъя. Тэгэхээр ихэнх бизнес борлуулалт удаашрах үед хамгийн түрүүнд үнэ буулгах тухай бодоод эхэлдэг. Яагаад гэвэл хямдрал зарлах нь одоо хурдан үр дүн өгдөг юм шиг санагддаг. За бас худалдаа авахчийг амархан татж байгаа юм шиг харагддаг. За одоо л зарах ёстой юм байна гэсэн мэдрэмжийг бол төрүүлээд байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр хямдрал бол асуудлыг шийдэж байгаа зүйл бол огтхонч биш. Зүгээр л тухайн үеийн өвдөлтийг түр дараад өгдөг юм шиг зүйл гэсэн үг. Хямдралын хамгийн ихний одоо даалт хор нөлөөлөл юу байдаг вэ гэхээр хэрэглэгчийг одоо дараагийн хямдралыг хүлээдэг болгож сургадаг. За жишээлбэл та англи хэлний сургалт зардаг байлаа гэж бодоход сар болгон 30-40% хямдрал хэрвээ зарлах юм бол хэрэглэгч за одоо аваад хэрэггүй дараа дахиад хямдруулчих нь гэж бодоод эхэлдэг гэсэн үг. Ингэснээр та өнөөдрийн борлуулалтаа өөрөө хойшлуулж байгаа хэрэг гэсэн үг. Тийм учраас хямдрал бол тогтмол биш, харин ч одоо ховор. За зарлалаа гэхэд маш тодорхой шалтгаантай байх ёстой. Шинэ хэрэглэгчид зориулсан уу эсвэл хуучин хэрэглэгчдэд таларх илэрхийлж байгаа юу гэдэг нь хямдралын шалтгаан маш тодорхой байх болох ёстой гэсэн үг л дээ. За дараагийн нэг асуудал нь юу байдаг вэ гэхээр хэрэглэгчид үн цэнийг биш хямд үнийг гол шалгуур болгодог явдал байдаг. Тэгэхээр таны сургалт боддоор одоо тухайн хүний англи хэлний чадварыг өсгөдөг байсан ч гэсэн хэрэглэгч өөр газар үнээс хямд байна уу гэж асууж эхэлдэг. Энэ үед асуудал бол үн дээр биш харин тайлбар дээр байдаг. Та яг юу заах гэж байгаагаа гэдгээ яриад байх юм бол хэрэглэгч үн цэнийг юусоо ойлгохгүй. Харин энэ сургалтыг одоо үзснээрээ таны амьдралд англи хэлний чадвар чинь хэр үр дүнтэй байх вэ? Яаж өөрчлөгдөх вэ гэдгийг ярьж хэлэхэд бол та үнээ хамгаалж хэлдэг гэсэн үг. Тэгэхээр үр дүнгээ тоо баримт бодит жишээ хүмүүсийн түүхээр баталж өгөх юм бол хэрэглэгч илүү ихтгэл төрүүлдэг, итгэлтэй болдог гэсэн үг. За дараагийн нэг асуудал нь бол хямдрал бол үнэнч бус шаардлага өндөртэй хэрэглэгчдийг бол татдаг. Хямд авсан хэрэглэгч ихэнхдээ хамгийн их гомдол гаргадаг, хамгийн их дэмжлэг шаарддаг, бас хамгийн түрүүнд бас явцдаг. Тийм учраас үн гэдэг бол зүгээр нэг тоо биш, харин шүүлтүр юм гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Зөв үнээр зөв хүнээр татах нь бол бизнесийн эрүүл мэндийг хамгаалж өгдөг. Миний бүтээгдэхүүн хүн бүрт биш гэж зоригтой илэрхийлж чаддаг бизнес л одоо урт хугацаанд бол тогтвортой байдаг гэдгийг мартах болохгүй юм байна. За дөрөвт нэг асуудал нь юу вэ гэхээр энэ хямдралын хор хөнөөлөл нь бол ашгийг бол багасгаж байдаг. Бизнесийн дарамт нэмэгддэг явдал байгаа. Илүү их борлуулж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн ашиг бол үлддэггүй. За тухайн танаа баг хамт олон чинь ядарганы стресс бол нэмэгдэнэ. За тэгээ ашиггүй борлуулалт бол угаасаа өсөлт биш шүү дээ, тий. Тиймээс нэг хэрэглэгчдээс авах дундаж үн цэнийг хэрхэн өсгөх вэ гэдэг дээр та илүү анхаарах нь илүү ухаалаг алхам болдог. За эндээс бид жинхэнэ асуудал юу вэ гэдгийг харж болно. За асуудал нь үн дээр байгаа юм биш, байршуулалт дээр байдаг гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Хэрэглэгч үнэтэй байна гэж хэлэхдээ үнэндээ би үн цэнийг чинь ойлгохгүй байна гэж хэлж байгаа үг гэж бас ойлгож бодно. Харин үн цэнийг ойлгосон хэрэглэгч хямдрал асуудаггүй, эргэлздэггүй, шийдвэрээ итгэлтэй гаргаж чаддаг байх нь. Хүмүүс үйлчлэгээ хурдан худалдаж авдаггүй. Үйлчлэгээг бол худалдаж авдаггүй байх нь шүү дээ. Харин үр дүн худалдаж авдаг гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь фитнес клуб гэдэг бол зүгээр нэг дасгалын заал бол биш шүү дээ. Харин ч эрүүл бий байгаа тий. За сургалт гэдэг бол зүгээр нэг видео биш, илүү чадвар байгаа. Коучинг үйлчлэгээ гэдэг бол зүгээр нэг яриа биш, илүү бодит өөрчлөлттэй. Тийм учраас контент хийх болгондоо, санал тавих болгондоо миний хэрэглэгч яг ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бол тодруулж өөрөөсөө асууж энэ асуултанд тодорхой хариулж чадах юм бол бүтээгдэхүүнийхээ үн цэнийг өсгөж үнэ өөрөө хамгаалж чаддаг байх нь. За өөр нэг чухал зүйл нь болохоор борлуулалтын систем байгаа. Системгүй бизнес бол татгалзгаас айдаг, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. Юу нь болохгүй вэ гэж шууд үнэ буулгадаг тий. Юу нь хаана болохгүй байгаа юм болоо гэж бодоод шууд үнэ буулгачдаг. Харин борлуулалтын одоо алхамчлсан процесс байгаа энэ үед бол зарим зүйлс бол өөрчлөгдөж илүү одоо итгэлцлийг бий болгож тий. Дараа нь тэр хэрэглэгчийн асуудлыг тодорхойлж чаддаг. Мөн тиймд тэр хэрэглэгчийн асуудал дээр тохирсон шийдлийг нь харуулж үр дүнгийн баталж чаддаг. Тэгээ саналаа тавьдаг байх нь. Тэгэхээр ийм системтэй үед бол үнд буулгах шаардлага бол бараг гарахгүй шүү дээ, тий. Мөн зориулалт хэрэглэгчээ бол буруу сонгох юм бол хямдрал зайлшгүй юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр таны жишээ нь англи хэлний сургалт чинь агшин төвшнийх байхад анхан шатныхын санал болох юм бол тэд ойлгохгүй шүү дээ, тий. Мэдээж хэрэг өвөнтэй санагдана.
Тэгээд хямдралыг нэхин. Тийм учраас миний бүтээгдэхүүн яг хинт зориулагдсан бэ гэдгийг маш тодорхой болгох хэрэгтэй. Буруу хүнд зориулагдаж сурчлагаа хийсэн тохиолдолд бол энэ нь мэдээч хэрэг үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр татгалзах зориг бол бизнесийн одоо бас нэг зөв шинж байх нэ. За тэгэхээр итгэлцэл борлуулалтаас өмнө бий болдог гэдгийг бол мартаж болохгүй. Итгэлцэл байхгүй үед бол үн их санагддаг, асуудал бас бий болдог. Хүмүүс хямдралыг шаарддаг. Харин контент хэрэглэгчийн бодит түүх үр дүнгийн кейсүүд нь борлуулалтаас өмнө харуулж чадах юм бол худалдаа авах шийдвэр бол илүү амархан болдог байгаа. За ер нь бол хямдрал бол зайлшгүй арга биш юм гэдгийг та энэ контентээс ойлгосон бах. Заримдаа одоо бизнесийн сул талын илэрлэж байж болдог. Учираас бол за харин зөв хэрэглэж чадах юм бол стратегийн хэрэгсэл болж чаддаг учраас бол маш болгоомжтой, илүү одоо тодорхой стратегтэй байх ёстой. Доктортой борлуулалтын өсөлт гэдэг бол одоо үнц нь тодорхой байх, борлуулалтын системтэй байх, за зөв байршуулт хийх гэсэн 3 зүйлээс бол бий болдог. Тэгэхээр эдгээр зүйлүүд бүрдсэн тохиолдолд бол хямдралт гэдэг зүйл бол зайлшгүй шаардлага биш болно. Харин таны бизнесийн хувьд бол илүү ухамсартай сонголт болж хувирдаг байгаа. За энэ контент таалагдсан бол та лайк, коммент үлдээгээрэй. Манай сувгийг subscribe хийж дараарай. За бидний одоо хүргэж байгаа борлуулалтын систем гэсэн сургалтыг бас та бидний доор үлдээсэн description хэсгээр үлдээсэн линкээс сонирхож болно. За баярлалаа, амжилт хүсье.